Сайн байцгаана уу? Пинкэн. Тэгэхээр өнөөдөр би ASMR хийхгүй харин ASMR гэж юу байдаг болон яагаад ASMR гэдэг бичлэгийг хийх болсон тухайгаа ярьж өгөхөөр шийдлээ. За, ASMR гэдэг нь болохоор Autonomous Sensory Meridian Response гэдэг үгний товчлол байгаа. Энэ нь болохоор үг яриа, дүрс, янз бүрийн зүйлсийн одоо чимээ одоо жишээлбэл ийм баал одоо багс ч гэх юм уу. Тийм зүйлсийн чимээг нь та нар сонсоход та нарыг тайвшруулах, гоё таатай мэдрэмж өгөх, унтуулах зорилготой тийм бичлэгүүд ахгүй юу. Тэгээд ингээд шивнж яриа та нарт янз бүрийн зүйлсийн дуу чимээг сонсгоно гэсэн үг. Ингэж тайлбарлахгүй болохоор зарим хүмүүс чи яагаад шивнж яриад байгаа, яа ганцаараа яриад байгаа, юу хийгээд байгаа гэд айгүй асуугаад зарим нь болохоор шүүмжилсэн гэхээс илүү жоохон доромжилсан гэх юм уу. Тийм зүйлс хэлээд байгаа болохоор ийм тайлбарлаж бичлэгийг оруулъя гэж бодсон. За би яагаад энэ бичлэгийг хийх болсон бэ гэдэг шалтгаанаа ярих юм бол би өөрөө айгүй нойрны асуудалтай, бас жоохон сэтгэл готрлын асуудалтай байсан. Тэр үедээ би энэ ASMR гэдэг бичлэгийг сонсоод тэр бичлэгүүд намайг айгүй тайвшруулад унтахад тусалдаг байсан байхгүй юу. Тийм учраас би одоо өөрөө хийж үзье гэж бодоод өөрийгөө ч гэсэн имжлэх, та нарт баг зэрэг ч гэсэн таатай мэдрэмж өгөхийн тулд энэ бичлэгүүдийг хийж байгаа шүү. Ойлгоорой. Тэгээд би энэ сэтгэл готрол бас энэ стресс, депрессын нойр гүйдлийн байдал шалтгаанаас болоод сэмүүд буюу одоо та нарын нэрэл заншнаар шар хадны эмнэлгийн хурцын 1 гэдэг тасагт нь хэвтэж үзсэн 10 хоног. Яаж ихсэн бэ гэвэл нөгөө би юусаа унтаж чадахгүй, айгүй олон хоног унтаж чадахгүй тийм хэцүү байсан байхгүй. Тэгээд нойрны эмчүүлж авах гээд Рехамед гэдэг эмнэлгийн мэдрэлийн эмчтэр нь очижсэн. Тэгсэн чинь чи депресстэй, айгүй тийм нойрны асуудалтай байна. Тийм учраас гадуур юм авснаас чи ингээ хэвтээд эмчилгээ хийлгээд авах юм бол чамд өөрт чи хэрэгтэй гэж зөвлөөд. Гэхдээ тэр эмнэлэгт нь хэвтэх боломжгүй орон дүүрсэн. 11 сард хүртэл дүүрсэн. Тэр 9 сард үзүүлсэн шүү дээ. Тэгсэн чинь 11 сар хүртэл дүүрчихсэн байсан учраас намайг Сэмүт рүү явахыг зөвлөсөн. Тэгээд сэтгцэн эрүүл мэндийн төвд очисон чинь яг тэр ядаргааны тасаг нь бол хүнээр дүүрчихсэн хүн ихтэй байсан учраас намайг хурцын 1 гэдэг тасагт хэвтүүлсэн. Тэгэл би дөнгөж ороод эмчтэйгээ уулзаад ингээд зогсчихсэн чинь коридороор явж байгаа өвчтүүд нь ингээд над руу ингээд хараал зөрвөл яг ингээд намайг хараад байсан байхгүй. Тэгэхээр за би зөв юм хийж гэнэ үү, буруу юм хийж гэнэ үү гэд яг нөгөө тэнд хэвтэж үзгээсээ өмнө чинь би айгүй айдастай бүгд амар галзуу солиотой хүмүүс байгаа бах та яана эднэр ингэ зүгээр яваад иж болд юм бах та би энэ дунд нь ороо зүгээр байгаа даа гэж доо их айгаад эргэлзэжсэн. Гэхдээ л за яг хөө нэгэнт ирсэн юм чинь боломж олсон дээр нь хэвтээ сайхан эмчилгээ аваад өөрийгөө эмчлэе гэж доод хэвцэн. За тэгээд эхний 2 хоног жоохон эвгүй байсан. Яг миний ингээ орсон өрөө болохоор им 4 ортой өрөө. Тэгээд цонхнууд нь бүгдээрээ тортой тэр эмнэлгийн заваа яг шоронтойгоо юм шиг. Тэгээд хаалганууд нь бүгд цойжгүй. Тэгээд миний хэцүү өрөөнүүдэд нэг хаалганы хажууд энэ том цонхтой. Тэгэхээр ингээ коридороор явж байгаа бүх хүмүүс ингээ 24/7 байнга ингээ бидний хянж харж байдаг. За тэгээд тэр өрөөнд нэг яг миний үеийн охин байсан. Тэр охинтой хамт хэвтвэ. Тэгэл би бас ороод сайн байна уу гэж мэдлсэн чинь надад мэдлээгүй. Тэгээд би за энэ чих сэтгэл готролтой нэлээд хүнд байгаа юм байна даа гэж бодоод нэг саад болохгүй хичээгээл байжсэн чинь 2 хоногийн дараа бид хоёр дээр нэг их нэмэгдэж ирвэ. За үнэхээр галзуу. За галзуу гэдэг нь сайн утгаараа шүү заяа. Бүр тийм айгүй цоглог, ажилсаг тэр яг манай ээчиг ихжсэн. Тэгээд миний ус чи ялангуяа ингээ айгүй урт өтгөөс, айгүй хундаг. Тэгээд миний үсийг ингээд өдөржингөө түүн зайлвал би яваа аминдаа л цэвэрлээл яваад энэ ч нэг ус байна, энэ ч нэг ус байна гэнгээд түүгээл яваад байдаг. Тэгээд өглөөний цай 7 цагт өгдөг байхгүй. Тэгэхээр би заримдаа босч чадахгүй унтчихдаг. Нойрны юм ууж унтуулдаг эднэрийг. Тэгэл унтчихад өглөө хөөхөн босч надад цай бэлтцэн сууж идэг. Тийм хөөхөн сэтгэлтэй тийм ихч байсан. Тэгээд тэр их чинь он шиг би сайн мэдэхгүй ч гэсэндээ миний бодлоор бол
бас л нэлээд сэтгэл готролтой, бас жоохон дэмэрэлтэй байж магадгүй гэж бодсон. Учир нь гэх юм бол зүгээр ингээд байж байгаа заримдаа жоох сонь юм ярьдаг. Би Солонгос Японтай хамтарсан том компанитай, би компани эзэн элбэг дорж ерөнхийлөгч манай найз, Дональд Трамп манай найз. Бид нэр ингээ уулздаг, бүгд намайг таньдаг, мэддэг. Их чинь бол ямар одонтой ч гэлээ. Тийм яриа явцдаг. Тэрнээс бусдаар бол гайгүй. Тэгэж явж байгаа бас 4 дахь охин нэмэгдэж ирвэ. Тэр охин хөөрөлх сонштой байсан. Тэгээд хөөрөлттэй хүмүүс чинь хүний юу л хийн дуурайд юм л ч ингээд би ямар хувц өмсөн яг дуурайж өмсөн. Би ном уншвал яг дагаад уншин нэг тийм хөвчлөлтэй охин. Тэгээ жоохон уурлуулчих юм бол энэ тэнд очиж одоо их гэдэг. Тэгэл тиймэрхүү хүмүүстэй байгаа л эхний 2 хоног жоохон юугүй. Тэгэл ингээл өрөөнөөс хоёроосоо гарахгүйсэн шүү дээ би. Тэгс чи 3 дахь хоногоосоо жоохон гарч гадуур явж үзвээ. Гадуур явчихгүй л гэл зөвхөн коридороор явж үзэж байгаа байхгүй. Тэгсэн чи ингээ нэг юм сам ингээ толгойд зоод зүүцэн нэг хам тоглох уу гэл тэгж яана. Тэгэхээр заа гэл ингээл дагаа явсан чинь тэд нар чи итгэвчүүл хөрөө гэж байд юм байна. Тийм итгэвчүүл хөрөөндөө ингээ нийлж бөөндөө хүзэр тоглодог заяа. Тэгсэн чинь Аз олж тэнцээ дандаа миний үе тэнгийн хүмүүс байсан. Хамгийн бага нь 16-тай, хамгийн хөгш нь 28-тай. Тэгээ бид нар нийлээд хөөхөн хоорондоо аягүй хог тоглоом тоглодог байсан. Би чинь тэгэж имлэгт хөвтгээс өмнө хүзэр юусоо мэдэхгүй, ямар ч хүзэр мэдэхгүй тоглож чаддаг байсан. Тэгээ тэнд ороод бүх хүзрээр тоглож чаддаг болсон заяа. 13 покер моошиг гэд бүгдийн зааж өгсөн надад. Тэгэл тэнцээ чинь бид нарт нэр утас оруулдаг. Тийм учраас бид нэр өдрийн ихэнх цагаа тэгээд хоорондоо юм яриад тоглож өнгөрүүлдэг. Тэгээд итгэвчүүл хөрөөндөө фитнесийн ингээд жийдэг дугуйтай, тенстэй. Тэгээд би тенс сурсан. Надад тенс зааж өгсөн. Ер нь их юм сурсан. Тэгэл тэр хүмүүстэй ярихад аюулгүй амар байсан. Яагаад гэвэл тэд нар ингээд бүгдээрээ яг өөрийнхөөрөө ингээл тэгэл тэнцээ чинь ингээ бүгдээрээ л нэг тийм бодолк шорттай л өөр юмгүй хөвч байгаа шүү дээ. Тийм учраас ямар ч тийм баян ядуугийн ялгаа байхгүй. Хүмүүс нэгнийхээ дээр доор юмараа шүүмжлэхгүй, бүгд нэгнийхээ зовлон сонсон ойлгоно, нэгэндээ туслана. Үнэхээр гоё халуун луур амьсгалтай, тоглоомтой, тийм гоё өдрүүдийг өнгөрөөсөн байдаг юм. Тэгээд нэг эвгүй хүн байсан. Ингээл өглөө унтчихдаг байхгүй юу. Тэгсэн чинь ингээл нэг хүн ингээл хацар оролдоод чимхэд болдгоо. Тэгэл ингээл нэгэд харсан чинь ингээ миний нүүрэн дээр ингээ тулцсан. Гарын тос байна уу? Нэг ах заяа. Тэр л ахал жоохон хэцүү байсан да. Юм өрөөнд орж ирээд манай өрөөний охины би мистэст ингээл дүүрэн цацчин. Тэгэл хэлэх юмгүй зөвшөөрлгүй ингээл өрөөнөөс хамаагүй аваад явцдаг. Тэр ахал жоохон хэцүү байсан. Нэг хөгжилтэй залуу байсан. Солиорл гэсэн оншоор орж ирсэн. Гэтэ тэгээд ингэж яриад байгаа байхгүй юу. Чех 4 жил амьдарч байгаад ирсэн. Тэгчээд Монголд ирээд найзтайгаа уулзаа шоудаад уучаад согтуу гэртээ ороод манай өвөөгийн сүнс миний биед орчлоо гэж хэлсэн юм лээ л дээ. Өөрөө болохоор би зүгээр өвчнсөн юм аа гэв. Тэгэж хэлснээс нь л гэрийнх нь хэвтүүлсэн гээд. Тэгээ 30 хоногийн хэвтэх заалттай тийм залуу байсан. Хөөхөн найзлаа бид хоёроос. Тэгэл ер нь хөгжилтэй байсан хүмүүсийн яриаг сонсоод бид нэг нэгэндээ сэтгэлийн дэм өгөөл. Тэгэхээр Симүүд та нарын тэр амар боддог шиг тийм айгу хүнд хэцүү тэр өвчнүүдээ айгу дарамтлагдаг бохир замаа гэсэн юм юусоо байгаагүй. Үнэхээр цэвэрхэн гоё хүмүүс нь ч гэсэн яг бүгдээрээ сэтгэл зүйн ямар нэг асуудалтай байсан ч гэсэндээ нэг нэгэндээ тусалах, нэг ойлгохыг, дэмжихийг, нэгэндээ юм заахыг хүсдэг айгүй тийм гоё хүмүүстэй хамт хэвцэн. Энэ сувилагчтан ч гэсэн үнэхээр сэтгэл гаргадаг юм билээ. Тэгэл хөгшин настай эмэгтэй хүмүүс байгаа. Тэгэл тэдэн заримдаа ингээд нөгөө өмдөндөө баачих асуудал гарна. Тэр болгоныг зайлуул нөгөө сувилагчтан цэвэрлээл усанд оруулж өгөөл, өсгийн цамж өгөөл үнэхээр сэтгэлтэй байсан. Үнэхээр хичээж ажилтдаг юм байлээ. Тэр сувилагч эмч нараар бол би үнэхээр бахархсан. Тийм болохоор та нар ч гэсэн дийж амараар бодгоо болоорой гэж зөвлөе. За тэгээд бас та нарт хэлэх зүйл гэх юм бол сэтгэлээ айлуулах нээж стрессээ гаргаж байгаарай.
үнэхээр хүн стресстэй тэгээд тэрийг анзаарахгүй яваадах юм бол өвдөн шүү. Сэтгэл ч гэсэн адилхан өвддөг эрхтэн. Та нарын зовлон та нар өөрсдөө л завж туулна. Өөрсдөө л өөрсдийнхөө сэтгэл санааг засна. Сэтгэл чинь яг л та нарын ходоо, зүрх бөөр, гар хөл өвддөг шиг өвдөнө. Тэрийгэ цаг тухайд нэмжүүлж, тайвшруулж дотор байгаа юмаа гаргаж явж байхгүй бол ямар ч мундаг хүн байсан өвдөж болно. Ямар ч сайхан хүн байсан сэтгэл готролд өртөж болно. Дэмэрч болно, солиорч болно. Өвдөх аюултай. Тийм учраас бүгд өөртөө анхаарч агаарай. Тэгээд сэтгэл готролд заавалчгүй тийм муухай сул дорой хүмүүс ороод идэг юм биш. Тэр эмнэлэгт нэг охин байсан. Солонгост өөрөө муусыг хуулийн чиглэлээр төгссөн. Солонгост магистр хамгаалаад ирсэн. Солонгос, хятад, англи хэлтэй айгүй мундаг охин байсан. Тэр охин ч гэсэн сэтгэл готролд ороод ирсэн байсан. Тэгэхээр чиний ямар байх, чи хэр мундаг байх тас хамаарахгүй гэж нийт сэтгэл өвдөж болно. Чи одоо ч гэсэн өвдчихсэн байж магадгүй. Тийм ч учраас өөрийгөө сонсоод найзуудтайгаа эсвэл боломжгүй бол өөр гоё спортоор хичээлдэг ч юм уу. Тийм. Тэгэж сэтгэл доторхоо гаргаж өөрийгөө эмчилж байгаарай л гэж зөвлөе. Тэгээд миний хийж байгаа бичлэгүүд надад ч гэсэн эмчилгээ болж байгаа. Би ингээ өөрөө янз бүрийн иймэрхүү чимээ гаргах энийг сонсох надад ч гэсэн кайфтай байдаг. Энэ бас миний нэг төрлийн хобби болж байгаа байхгүй юу? Тийм учраас намайг шүүмжлэхгүйгээр миний бичлэгүүдийг үзээд намайг дэмжиж яваарай гэж танараасаа гуйх байна. За тэгээд Пинкэла баяртай.